Аав ээжийн алаг өрсүүд. За цугларсан шинэ оны үдэш нэг иймэрхүү байлаа. За эмээгийн ач зээнэр ингээд зоог шүүсэн зөөгөөд өнөр гэр бүлийнхэн бөөндөө ширээгээ тойрч суугаад, ээжигээ тойрч суугаад, эмээгээ тойрч суугаад зоог шүүсэн барихаар бэлдэж байна. За ингээд эдээ ундаа ширээ дүрэн элбэг хангалуун сайхан зоог шүүсээ барих гад бөөндөө сууцгааж байна. За энэ бол ерөнхийдөө аав ээжээс мань өвлөгдөн ирсэн сайхан цайллага, ундаалга үйл ажиллагаа байгаа. За ээж маань баг бахи, намайг баг бахи ингэж айл сахалтаа, найз нөхдөө, айлчин гээчнэ, ахан дүүсээ ингэж дайлж, цайлж, за өөрт хавар, хүнд намар гэж явсаар ирсэн билээ. Ээж минь цай хоол сайтай, гарын цай сайхантай, олон хүнийг сайхан гарынхаа цай зоог шүүс хооллож ундааж ирсэн настай буянтай буурал хүн билээ. Энэ за одоо уламжлалыг одоо манайх гэрийнхэн за гэргий битээр одоо өвлөж яваад ингээ сайхан зоог шүүсээ хийж ахан дүүсээ цуглуулж хүүхэд багчуудаа баярлуулж балчир үрсээ цуглуул ингээд бөөндөө ингээ зоог шүүсээ хүртдэг энэ сайхан уламжлалаа ингээд өвлөөд ингээд цаашаа авч яваад ахан дүүстэйгээ сайхан зоог шүүсээ хүртэж бөөндөө сууцгааж зуны үлрэлд бол бид бүхэн бол ахан дүүсээрээ ингээд цуглаад ижитэйгээ аавтайгаа гэр бүл хүүхдийн туслан дээрээ тоглоцгоогоод гадуур хүүхдүүд нь тоглоод томчууд нь сайхан сүйдвэр сарамчандаа тоглоод зоог шүүсээ бариад ингээд сайхан амьдралын аз жаргалыг ингээд бид бүхэн сайхан мэдэрч амьдрдаг юм.